Давсны хүчлийн титрийг тогтоох туршлагын ажлыг эхлүүлье. За үүний тулд натрийн тетраборатыг ашигладаг байгаа. За хэрэглэгдэх шил саваар танилцуулъя. За хамгийн нэгдүгüүрт нь сорвол, мөн штатив, бюретик, шилэн аяг, метил оранж, гөрүүш, титрийн колб. За натрийн тетраборатын уусамлаас ашиглах нэ. За энэ маань 0.1 нормалын уусамл байгаа. За энэхүү натрийн тетраборатын уусамлаас бид нар энэ жижиг шилэн аяанда тасалж авсан учир нь их уусамлаар бохирдуулах шаардлагагүй байдаг. За ингээд натрийн тетраборатын уусамлаас 10 мл-ийг сурж авнаа. За 10 мл-ийг сорно. За энэ уусамлаа титрийн колбонд юулнэ. За титрийн колбонтой уусмал дээр метил оранж индикатораас 3 туслыг нэмж өгнө. За натрийн тетраборатын уусмал маань шүтлэг орчинтой харагдчихэв. Уусмалын үр шар онготой болсон байна. За бид нар бүрэтгээ урдчлан цэнэглээд бэлтгэсэн байгаа. Давсны хүчтэй уусмалаараа. За одоо үүнийг титрлэе. За энэхүү титрийн ажлыг бид нар өмнө нь 2 удаа давтаж хийсэн. Ингээд зарцуулагдсан давсны хүчлийн эзэлхүүн маань эхнийх нь 1-р туршилтан дээр 9.9 мл, 2-р туршилтан дээр 10 мл гарч ирсэн. За титрлэх гэдэг нь титрийн колботой уусмал руугаа туслаар уусамлаа тусааж тасралтгүй сэгсрэх үйл ажиллагааг хийдэг. За бид нэр өмнө нь 2 удаа хийхэд нэлээд их эзэлхүүн гарсан учраас эхний титрэлтийг жоохон хурдтай явуулж байгаа. Хэмжээсээ дөхөхөөр жоохон титрэлнэ. За титрлэх явцдаа колбны ханан дээр уусмалыг тусааж болохгүй. Мөн уусмалын төвд нь ажлын уусмалаа тусаах хэрэгтэй. За одоо жоохон титрэлье. За туслаар хийгээд тасралтгүй эргүүлэх нэ. За колбны гол руу тусаах явцад ягаан онгот тодорч байгааг харж болно. Дээс ихсрэхэд бүрэн урвалд ороод ягаан өнгө нь арилж байна. За натрийн тетраборатын гидролизер борын хүчил болон шүлт үүсдэг. Натрийн шүлт маань хүчтэй электролит бүрэн диссоциад орно. Харин борын хүчил маань сул электролит. Тийм учраас муу диссоциад ордог учраас уусмлын орчин шүлтлэг болгосон. Ингээд метил оранж индикатортай шар өнгө өгсөн. За энд байгаа натрийн OH дуусмагц илүүдл нэг тусал H дотор урвалд ороход уусмлын өнгө ягаан болж хувирах ёстой. За бидний уусмлын өнгө хувирчлаа. За ягаан болоод хувирсан. За энэхүү титрэлт нь 3 дахь удаагийн титрэлт байгаа. За ингээ уусмал маань 10 мл эзэлхүүнтэй давсны хүчил маань зарцуулагдсан байна. За 1-р тэгштгэл дээр натрийн тетраборатын гидролизийн урвалыг харуулсан байна. За ингээд энд хүчтэй шүлт сул хүчил үүссэн учраас энэхүү уусмал дээр метил оранж индикаторыг тусаахад шүтлэг орчин буюу шар өнгөтэй уусмалыг үүсгэж ирснийг та бүхэн харсан. За 2-р урвалын тэгштэглэр энд үүссэн натрийн OH давсны хүчтэй сар мөчх урвалд ороод титрлэх үйл ажиллагаа явагдана. За 3-р урвалын тэгштгэл нь бол 1-2-р урвалыг нийлбэр байдлаар бичсэн байгаамаа. За ингээд давсны хүчлийн титрийг тогтооход натрийн тетраборатыг ашиглахад натрийн хлорид болон сул хүчил борын хүчил үүсдэг байна. За титрлэлтийн хэмжилтийг бичиж тэмдэглэхдээ хүснэгтээр тэмдэглэнэ. За энд титрийн уусмал буюу ажлын уусмалын нормал концентрац энэ маань натрийн тетраборат буюу биднэрийг 0.1 нормалын концентрацтай байгаа 3 удаагийн хэмжилтийг авсан. Ингээд
3 удаа натрийн тетраборотоос 10 мл эзэлхүүнтэй тасалж авсан. За ингээд зарцуулагдсан давсны хүчтэй эзэлхүүн 1-р туршилтанд 9.9 мл, 2-р туршилтанд 10 мл, 3-р туршилтанд 10 мл гарсан. За одоо эндээс зарцуулагдсан давсны хүчтэйгээ эзэлхүүний дунджийг тооцоолоод та бүхэн дараах томьёогоор давсны хүчтэй нормал концентрацийг тодорхойлно. За энэ хүү томьёо нь болохоор уралд орсон бодисуудын нормал эзэлхүүний үрживл нь хоорондоо тэнцвэр байдаг гэсэн шингэрүүлэлтийн хууль дээр үндэслэсэн байна. За эндээс бид нэр энэ параметруудыг мэдж байгаа учраас нормал концентрац А шалгуулахыг бодож олно. За ингээд давсны хүчтэй нормал концентрацийг бодсныхаа дараагаар та бүхэн давсны хүчтэй титрийн концентрацийг бодох нэ. За энэ давсны хүчтэй нормалыг эквивалентаар нь үржүүлээд 1000-д хувааж бодох нь мөн давсны хүчтэй харьцуулсан титр натрийн тетрабороттой харьцуулсан титрийг бас дараах томьёогоор бодож олно. Ингээд энэхүү туршилтын тооцоог хийснийхээ дараа дүгнэлтээ бичиж тэмдэглээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.